15 дугаар анги. Хисогийн олж ирсэн мэдээлэл дээр үндэслэн алуурчин Ким Ёнжуныг хамгийн хурдан олуулахаар Думмегийн хүмүүсийг явуулснаар кино эхэлдэг. Самурайнаар энэ улсын булан тохой бүрийг хамгийн сайн мэддэг учраас тэдэнд итгэж байлаа. Ээшин түүнийг алах хүн яагаад би юм гэхэд Исан сангуу хэдийгээр мэрэгэн буудагч гэлээ түүнийг хийхэд сэтгэл хөдлөл нь ялна. Тэр маш зөөлөн хүн. Харин та бол чадварлаг, ямар ч эргэлзээгүй ажиллаа төгс хийдэг. Тиймээс одоо тэр ийшээ амьд орж ирвэл та хөнөөнө гэв. Ээшин хэрв тэр хүн ийшээ зэвсэглээд ирж байгаа бол таныг хамгаалахар ирж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэр хүний үйлдэл үргэлж зөв санаатай байдаг. Тиймээс би одоо үүргээ гүйцэтгэнэ гээд бууга цэнэглэнэ. Тэр хамт өнгөрүүлсэн цаг мөчөө дурсна. Юужин Исанд хандан надад жусооныг хийн захирахсаг настай хамаагүй. Надад хоёрхан л хүсэл бий. Нэг нь та урт наслаасай. Нөгөө нь гуу ээшин эрүүл сарвал байгаасай гэхэд Исан Америкчууд бидэнд тусалж байгаа мэт цаагаараа Японыг турхирч байгаа гэхэд саяхан Юужин руу бууцсан хүн өнөөх гэмт хэрэгтэн авчираад энийг Юужин барьж бидэнд өгсөн гэдэг. Исан энийг бидэнд өгч яах гэсэн гэхэд Юужин та нар жусан хүмүүс учраас жусоноо яахаа өөрсдөө мэд. Жусан намайг Америк гэж, Америк намайг жусан гэдэг. Би ахиж жусаноос цогтохгүй. Танд ч өртөө. Тиймээс та намайг буудгав. Исан түүнийг яахан буудаж чадах вүлээ дээ. Яв гээд явуулдаг. Ээшин тэр хүн миний ээж аавыг алсан хүн үг гэхэд Исан тэрийг мэдэж яах гэв. Мөн бол өөрийн гараар өшөөгөө авах гээ юу гэхэд болдог бол тэгмээрлэн. Түүний гарт нэг Америк амиа алдаж өөр нэг нь Америа дэнчин тавьж эцэг эхээ түүнд алуулсан бяцхан охин тарчлаан дунд хойш ухарлаа. Таны энэ шийдвэр миний уур хилэнгээс дээр хариуг авчирна гэж найдаж байна гэж хэлдэг. Исан түшимлээс Ким Ёнжун баригдсан тэрийг бидэнд Юужин барьж өгсөн. Тэр бидэнд үргэлж тусалсан юм чинь бид ганц чудаа болов хариу барих хэрэгтэй эцтэй. Номлогчийн нэр хүндийг сэргээж өгнө. Түүний хүсэл ердөөл энэ гэхэд түшмэл. Тэр ингэж шаардсан уу гэхэд Исан. Энэ миний гуйлт гэв. Ингээд номлогчийн нэр хүндийг сэргээж гадаад иргэдийн оршуулах газарт оршуулахаар болдог. Хэрэгтэн цаазаар авсан. Хэрэгтэн Юужинд баригдахдаа би Саваныг алаагүй. Алсан хүн нь Иван. Тэр нөхдийг минь гэмтээхгүй гэсэн болохоор би нөхдөө матсан төдий гэхэд Юужин чи алсан. Чи тэднээс урвсан болохоор алсан гэсэн үг. Чи ийм хүн учир миний авигч алсан. Йосеф бол миний хувьд аамын байсан гэж хэлдэг. Удалгүй Иваныг хаан гадаад хэргийн сайдаар томилж Японд эзлэгдсэн мэт мэдрэмжийг авч хааны ордонд Японы хаан инээж буугаар хий хардаг. Думмег хоригдож байхад Хинагийн буудлын зөөгч охин түүний эсрэг худал мэдээлэл өгсөн байдаг. Тиймээс Хина тэр охиныг барьж ирэн нүүрэн дундуур нь зүсгэд охин уйлж би ямар буруу юм хийсэн юм бэ? Думмед бүх чусаанчууд дургүй гэхэд Хина би дургүй бишээ. Буруу замаар будаад хэлсэн чам шиг охин ийм шийтгэл ирдэг юм. Насан туршдаа санаж явг гэд ингэлээ гэж хэлээд явна. Думмэ суллагдан танд баярлалаа ноёнтон гэхэд би ганцаараа биш буудлын эзэн, зараалхүү, танай хүмүүс, залуу ноёнтон авхаг хүртэл гэхэд Думмэ би нэг л өдөр хариуг нь заавал төлөх болно гэж хэлв. Харин одоо шийдэх ажил их байгаа тул явлаа гэд явж өгөв. Думмэ өнөх Японыг алчхаад Голорид ирэхэд үзмэрч нь гүүж очиж тэрвэрнэ. Думмэ Хина хоёр холоос толгой тогтдог. Юужийн агуу зөрөгт агуу нэгэн миний гэр, миний баатар, миний аав гэд Йосефийг оршуулдаг. Хисо сонны газар нээхэр болсон тухайга Юужийн Думмэ хоёрт хэлгээд нөгөө хоёр нь оршуулгын мэдээ гаргахгүй дээ. Нэгдэд дампуурна гэх зэргээр олигтой юм хэлдэггүй. Тэгээд Хисо явах гэхэд Юужийн барьж авч чи ганц чудаа архины мөнгө төлж байгаагүй шүү дээ. Ичихгүй байна уу гэхэд Хисо баярлаа гэснэ. Талархаж байгаагүй юм байна гэж хэлээд төрүүлж гардаг. Тэднийг гараад ирэхэд Сакура дэлгэрч байх бөгөөд Хисо Думмэгээс чи энэ унаж байгаа цэцгийг голоор нь завчиж чадах уу гэхэд Думмэ би чамайг яг голоор чинь завчиж чадна. Босоо юу хүндэлнэ үү? Сонго гэхэд Хисо яагаад ийм хэрцгий юм бэ? Юужин чи энэ цэцгийг буудаж чадах уу гэхэд Думмэ чамайг завчхаас өмнө буудаж чадна гэхэд Хисо ааш би Америк Япон хоёрын дунд үргэлж өвхнө гэснэ. Би хэрэггүй зүйлс дуртай. Нара, сар, цэцэг гэж хэлдэг. Юужин ээжинтэй уулзаж чавганы модны цэцэг ямар байдгийг асуухад ээшийн чавганы модны цэцэг бол Чусооны хааны бэлэг тэмдэг. Гинэт яасан гэхэд аавын чин зургийн ард чавганы мод цэцэглэх үед бид хамтдаа гिचгсэн байсан гэж хэлв. Хисогийн ээж Юужин дээр ирээд өнөөх зүйлтэй өгч энэ нэгэн үед минийх байсан ч үргэлж чамтай хамт байсан. Ээж нь чинь чамд үлдээсэн дурсгал бидний өршөөгөөч гэж гуйхгүй. Гэвч Хисог минь ойлгооч дээ. Тэр ийм гэр төрсөн л буруутай. Мөн тухайн үед тэр гизэнд байсан шүү дээ гэхэд Юужин. Би ч гэсэн боолын гэр төрснөөс өөр ямар буруу юм хийсэн юм бэ? Хүний хүүхд самд унагчаад өөрийнхөө хүүг зовлон амсуулахгүй гэж явдаг гэхэд би бүх насаараа үгснийхээ дараа ч чамаас уушлахгүй.
Хангалгүй гэвэл намайг зовоо, булшийг минь ухаж гаргасан ч болно. Гагцгүй хүүгмэл зүгээр орхичих гээд би эцэг ихээс өөр хүний өмнө өвдөг сөхөрч байгаагүй. Харин чиний өмнө бол чадна гээд өвдөг сөгдөн гуйдаг. Хесо гэртээ ажилдаг байсан боолыг дуудаж Южиний тухай асууна. Тэр боолыг буцаж авахд Думмай зогсоож Южиний аав ээж Хесогийн өвөөд алуулсан мөн боол гэдгийг нь мэдэж авдаг. Хааны дүшмэл Хинагийн ээжийг олсон тул буудалд байгаа эмэгтэйг сайн ажиглахыг хэлээд Южинтэй уулзуулж өгөх хэмээдэг. Тэр Южинтэй уулзаж Иваны хүсэл хязгааргүй. Тиймээс чи хааны цэргийн академиг хариуц гэхэд Южин би үгүй гэдгийг хэлсэн шүү дээ гэхэд ахин ятгаж хүссэн бүхнийг чинь хийн. Хэрв чи хийхгүй бол ардын ариухан асуудалд орно гэхэд Южин тэгвэл уул уг гэдэг. Тэр уулын бэрэлд байшингаа барьж ээжигээ цэцэгдүүлэхээр шийдсэн байлаа. Ээж нь түүнийг том байшинд амьдраарэ. Ээж нь цэцэрлэгт чинь цэцэг болон ургах болно гэж хэлж байсан билээ. Хесо ээжийн хоёрын гэр бүл хормын загтал солилцдог. Ээшийн өвөд би гэрлэхгүй алерт өөр хүний сэтгэлдээ тээсэн гэхэд өвөө нь маш ихээр уурлаж Ханаам Херан хоёрыг хордог. Тэгээд Хесоч ирж ээшийн үннээ хэлнэ. Хесо түүнийг ойлгож байгаа болохоор би муу зүйл хийхээр боллоо гэж хэлснээр инэнг төгсдөг. 16 дугаар анги. Хесо хэсэгэн хүлээж өгөөл чиний хүснээр хаягдсан эмэгтэй болгож өгье. Өөр хүн сэтгэлтэйг чинь аль ярт гадарлсан гэж хэлснээр инэнг хэлдэг. Хесо Южинтэй таарч өнөөдөр надад онцгүй чамд сайн юм болсон. Гэхдээ хэлэхгүй гэд өрөөндөө орно. Харин Хина таны найз чинь удахгүй хурмаа хийх гэж байгаа. Хесогийн гарт байсан захиа хурмын захиа гэхэд Южин би найзаагаа сүү тавьсан гэдгийг үргэлж мартаад байх юм гэв. Ийсан хамгийн сүүлийн пиво ууж Южиний чин сэтгэлийн хариуг барьж чадах болов хэмээн бодно. Гүү ноён ээшиний гэрээс гарах сургуульд явах жан анчинтай уулзахыг нь хүртэл хорсон бөгөөд сэтгэлтэй хүнээ авчирч уулзвал гэдэг. Мөн Херан Ханаам хоёрыг энэ бүх зүйл буруутгаж загнана. Ингээд болж буй үйл явдлын талаар Херан Ханаам хоёр Южинд хэлж ноёнтонтой уулзаач хэмээн гуйдаг. Гүү ноён нөгөө хоёрт бас яах гээд Америк зэрэг давуулаад ирэвдээ гэхэд Южин мент мэдэд та намайг хайсан гэж сонсоод гэхэд гүү ноён би яглаараа чамайг гиснэ. Ханаам ээшнийг аваад ир Херан хүмүүсийг холдуул гэж өргөдөв. Ингээд тэр хоёрыг өмнөө суулгаад ээшин чам сэтгэлтэй гин чи бас тийм үү гэхэд Южин тийм гэхэд гуу ноён чи яг ямар хүн юм бэ? Зусаа солиогүй байлтай. Тэгснэ Америк гэхэд Южин амьд үлдэхийн тулд Жусоноос явж Америкийн аримд орсон. Харин намайг ийшээ хуваарлсан юм гэж хэлв. Тэгтэл өвөө нээшинд Америк бол манай улс руу дайрч авсан. Манайхыг авах гэж оролдож байгаа. Мөн Америк миний эх орон гэж байгаа хүнийг яаж миний өмнө авчирваа? Чи энэнтэйгээ хамт өгөхийг хүсэе юу? Гэхэд ээшин хамт амьдрмаар байна. Тэгэхийн тулд хичээх болно гэв. Тэгээд Южин би тантай өмнө нь таарч байсан бололтой гэд өөрийнх нь хэлсэн. Боол хүн хитрхээ дэшээ харах болон их зүйлийг бодвол эрт нас орох нягууртай гэдгийг нь хэлэхэд өвгөн ээшинд чи энэний гарал үүслийг мэдэж байсан уу? Яаж гэхэд ээшин тэр түүний буруу биш шүү дээ. Над руу ирэх гэж ямар их хүнд замыг туулсан бол гэдгийг би түүнийг сонгохдоо ойлгосон гэд өвөөгөөсөө гуйсаар байлаа. Южин ч яв. Гүү ноён чи ахвай дээд зиндааны хүн байж сүйд залуугаасаа өөр хүнд дурлаж яаж чадваа? Эннээс илүү доромжлол алга. Энтгийг чинь мэдсэн бол аль яар талих минь яав да. Чи хүнтэй суулгүй уйдгар гунгийг нөмөрч ганцаараа хөөгшөр гэхэд ээшин хэлснээр чинь болыг химэн. Тэгээд Южиний араас хашаа даван гүйж очиж уулзаад уулзахгүй удаж магадгүй гэдгийг хэлчгээд тэд салцгаадаг. Ээшийн өмнө нь Южинд чамтай хамт байж чиний амьдардаг Нью-Йорк хүртэл явж тэнд сурж хичээлийнхээ дараа чиний байгаа газар руу явж чамтай жаргалтай амьдрахыг хүсэж байна гэж хэлснээ санана. Иван Японы төв банкыг Солонгост оруулах хэрэгтэй тэгэхгүй бол дайн болно хэмээн ятгана. Харин тэрүүн дүшмэл эсрэгүүцэн. Хаан харин энэ удаа Иваны саналыг хүлээн авдаг. Думмай цагдаагийн дарга шуудангийн дарга хоёрыг авчран гуусаа ноён хинд захаа бичсэн тухай асууна. Гэвч тэр захааг нь Иван бүгдийн шатаа гэснээр явуулаагүй шатаасан болохыг олж мэднэ. Хааны цэргийн академи зөвхөн язгууртнуудыг авах болсон тул өнөөх хоёр хуурамч хүчийг хийдэг болсон байх ба энэ тухайга Южинд ярьчихдаг. Хааны ордонд Иваны хүмүүсийг зайлуулах ажил эхэлсэн байв. Тэгээд ордны хамгаалтын албаны даргаар Жан Анчин тавих хүсэлтэй байгаагаа хэлж Исаныг ятга гэв. Учир нь Жан Анчин гэр бүлгүй мөнгөнд сохрохгүй буюу Иваны хахуулыг авахгүй гэдгийг сайн мэдэж байх нь тэр. Исан төшмөлөөс тэр хүү яасан бэ гэхэд төшмөл түүнийг зөвшөөрүүлэхийн тулд та нарыг ашигласан гэхэд Исан та ч үнэхээр ичгүүргүй юм да гэхэд төшмөл наа үгийг чинь хангалттай сонссон гэснээр тэд салцгаалаа. Думмай гуу ноёны герт нууцаар орж ирэн таны захаа эзэддээ хүргэгдээгүй ихэнхэн шатсан гэж хэлэхээр ирсэн юм гэхэд ноён Япон хувцастай чи юу гэхэд тийм ээ ноёнтоо одоо бол би жусан хүн гэж хэлээд гарч явна.
Өвгөн барууны хувцастай нэг, Япон хувцастай нэг, хоёул надад анхааруулахаар ирлээ. Чусонд яг хин гээ чи надад халдах гээд байгаа юм бол хэмээн Херантэй ярилцсан. Тэгээд энэ захиа надад ирээгүй бол би хий тимээ хариу хүлээж зөвхрөх байж чи Жан Анчингийн надтай нууцаар ирж уулз гэж хэлв. Ээшийн хинаагаас яг яагаад думмээ өвөөтэй нуулцсан тухай мэдээд өг хэмээн цагтал хэлгэн. Хээсо ээж авдаа өвөөгийн хар дэвтэр дээр хүмүүсээс мөнгөө цуглуулж байгаа. Тэр мөнгөөрөө сонингийн үйлдвэр нээн. Мөн миний сүг туслаад өг гэхэд аав ээж хоёр нь маш ихээр уурлаж чи яг солиорч гэхэд хээсо өвөөгийн надад өгсөн бүх зүйлс бусад хүмүүсийн мөрөөдөөч авч чадахгүй зүйлс байсан. Мөн энэ сүв маш ихээр хүссэн зүйл мөн. Гэхдээ би түүнийг аммааргүй байна гэвэл ээж аав нь маш ихээр хүссэн бол яагаад авахгүй гэдэг юм бэ? Чи ч одоо солиороо юу яриад байгаа юм бэ? Гэхэд би бүгдийг нь мэддэг болсон. Тэр Америк төлөөлөгчд манай гэр бүл яаж хандсныг мэддэг болсон гэж хэлнэ. Хаантан Иваныг бодон бараг галзуурч байлаа. Тэнгэр хэртхий хүртэл муу ёр Иван байгаа болохоор ингэж байна гэж бодно. Мөн энэвээр Южиныг цэргийн академийн гадаад бодлого хариуцсан багшаар томилж үнэнч байгаарай хэмээн өөрийн улсын далбааг бэлгэлдэг. Южин гарч байхдаа ээжинтэй таарч өөрийгөө сурагч авш болсноо хэлээд энэ магадгүй хин нэгний нөхөр болох бэлтгэл байж мэднэ гэд зөрж өнгөрдөг. Тэнгэрч хэртэж гуу ноён Жан Анчин тэргүүтээ худалдаачдаар захиагаа бичлэн хүргэж өг хэмээн явуулдаг. Ингэснээр энэ анги төгснө.